За сайн байцгаана уу? Бүгдээрэнд минь өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бүгдээрээ тулаан өвчний талаар ярилцъя. За өөрөөр хэлбэл тулаан өвчин яагаад үүсдэг? Тулаан өвчнөр өвдгөөр бидний биед ямар шинж тэмдэг зовир илэрдэг талаар энэ дугаар дээр бүгдээр мэдэж авцгаая. За тэгэхээр тулаан өвчнийг дээр үед бол хаадын өвчин гэж нэрлэдэг байсан. Яагаад тэгэхээр тулаан өвчнөр одоо жоо эрх мэдэлтэй, тухайн үед арай боломжтой, мах болон архитаар сэргийлдэг нийгмийн жоохон тийм дээд таврын эрэгтэй хүмүүс голдуу өвчлөдөг байсан учраас тулаан өвчнийг хаадын өвчин гэж нэрлэдэг байсан байгаа. Харин одоо үед бол тулаан өвчин маань одоо Монгол гэлтгүү дэлхийн нийтээрээ маш их дэлгэрч байгаа, анхаарал татж байгаа өвчний нэг байгаа. За тэр тусмаа тулаан өвчнөр ерөнхийдөө 40-50 насны эрэгтэй хүмүүс хөвчлэн өвддөг байсан бол одоо сүүлийн үед амьдралын буруу хэм маяг архитарсны хэрэглээтэй холбоотойгоор 20-30 насны эрэгтэй хүмүүс маш их үүсч байгаа. За тэгээд тулаан өвчнийг бас эрэгтэйчүүдийн өвчин гэж нэрлэх нь илбэг байдаг. Яагаад тэгэхээр тулаан өвчнөр эрэгтэй хүмүүс голдуу өвддөг байгаа. За тэгэхээр тулаан өвчин гэдэг биднэрт яагаад үүсэж байна вэ гэхээр ерөнхийдөө тулаан өвчнийг үүсгэдэг хамгийн гол шалтгаан нь одоо шээсний хүчил гэдэг зүйл нь бидний биед маш ихээр хуримтлагдсанаас болоод тулаан өвчин үүсгэе гэдгийг манайхан баг бүгдээрээ мэдж байгаа. За тэгэхээр шээсний хүчил гэдэг зүйл маань яг юу юм бэ? Хаанаас гарч ирээд байна вэ гэхээр за тэр пурин гэдэг бодисын солилцооны задралын явцад үүсэж байгаа хамгийн эзэн бүтээгдэхүүнийг бид нар шээсний хүчил гэж нэрлэдэг байгаа. За тэгэхээр энэ шээсний хүчлийг үүсгээд байгаа пурин гэдэг бодис маань бидний биеийн эсийн бүрэлдэхүүн хэсэг болоо байж идэг. Пурин гэдэг зүйлийн маань ерөнхийдөө 70 орчим хувь нь бидний биед үүсч идэг гэсэн үг. Үлдсэн 30% нь бид нар гаднаас хоол хүнсээр авч идэг байгаа. За тэгэхээр энэ тулаан өвчин яг яагаад үүсэж байгаа вэ гэхээр одоо энэ шээсний хүчил маань хэтэрхий ихээр ялгараад байх тийм үү? Би нөгөө пурины задралаас үүсэж байгаа шээсний хүчил маань маш их болоод байгаа тохиолдолд гэсэн үг байна шүү дээ. Хоёрдугаард энэ үүссэн байгаа шээсний хүчил маань одоо шээсээр өтгнөөр ингээ гадагшлах хэвээр байтал ингэж чадахгүй байгаа тохиолдолд бидний биед шээсний хүчил маань хоримтлагдана гэсэн үг байна шүү дээ. Гарч чадахгүй биед бөөгнөрөөд байна гэсэн үг. За тэгээд ингээ биед бөөгнөрөөд байхаараа одоо нөгөө шээсний хүчил маань үүнд, бөөрөнд, зөөлөн идэд очиж хуримтлагдаад тэндээ талсчаад хатуу хэлбэр шилждэг гэсэн үг. За тэгэхээр шээсний хүчил үнэхээр бидний биед ямар ч хэрэггүй юм уу гэхээр үгүй. Шээсний хүчил бол бас бидний биед байх ёстой. Яагаад тэгэхээр шээсний хүчил маань бидний мэдрэлийг цочроож өгдөг. За мөн даралтыг хэвэн байлгахад нөлөөлж идэг учраас шээсний хүчил огт байхгүй биш, тодорхой хэмжээгээр байх ёстой. Өөрөөр хэлбэл шээсний хүчил маань хэтэрхий их байж болохгүй, хэтэрхий бага байж болохгүй гэсэн үг байна. За тэгэхээр одоо би энэ тулаан үүсэж байгаа үйл явцыг маш энгийнээр тайлбарлаад өгье. За тэгэхээр бидний бие шээсний хүчил маань ингээд үүслээ. Тэгэхээр шээсний хүчил маань шингэн хэлбэртэй байх юм бол бидний одоо дархлааны эсүүд, өөрөөр хэлбэл бидний гадны биедээс хамгаалж идэг эсүүд бол таньдаггүй, тоодоггүй. Яагаад тэгэхээр шээсний хүчлүүд тодорхой хэмжээгээр бидний биед байж идэг учраас түүнийг дархлааны эс устгах гэж тэгж дайрдаггүй байж идэг гэсэн үг байхгүй юу? Одоо нөгөө шээсний хүчил маань шингэн байж байгаад цаашдаа хатуу хэлбэрт шилжээд талсчаад ирэх юм бол одоо харин бидний биеийн дархлааны эсүүд, цагаан эсүүд одоо тэрийг устгах гэж дайрч хэлдэг гэсэн үг. За тэгээд одоо нөгөө цагаан эсүүд маань тэр талсчсан байгаа шээсний хүчлийг тийм ээ хатуу хэлбэртэй шээсний хүчлийг очоод гадны бит байна гэж бие хамгаалахын тулд очоод тэрийг залхих гад дайрдаг. Гүйлхийн тулд нөгөө цагаан эсүүд маань өөрөөсөө үрвслийн медиаторуудыг ялгаруулдаг гэсэн үг. За тэгэхээр нөгөө хатуу хэлбэрт шилжээд одоо ингээд талсчсан байгаа шээсний хүчил маань өгдөггүй. За тийм болохоор одоо талсчсан байгаа одоо шээсний хүчил хоримтлагдсан байгаа хэсэгт маань одоо өрөвсөл үүсдэг гэсэн үг байна шүү дээ. За үүнээс болоод одоо нөгөө шээсний хүчил хоримтлагдсан байгаа хэсэгт маань маш их өрөвсөл явагддаг, маш хүчтэй өвдөлт явагддаг. Сүүлдээ тэр хэсгийг одоо яасан мөгөөс үеийг өрөвсүүлдэг гэсэн хүчтэй өвдөлтийг өгдөг. За тэгээд энэ талсчсан байгаа шээсний хүчил маань өөрөөр хэлбэл одоо нөгөө шингэн байдалтай байсан шээсний хүчил маань одоо ингээ хатуу хэлбэр шилжээд ирэхээр хөлний эрхийн урганы 2 дугаар үе дээр ингээ товоож улаагаад ингээ топ ус үүсгдэг байгаа. За яагаад хөлөнд үүсч байна гэхээр одоо нөгөө шингэн байгаа шээсний хүчил маань халсчсан байгаа, хатуу хэлбэр шилжчихсэн байгаа учраас энэ маань одоо хүндийн хүчээрээ бидний биеийн доошоо явдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо ихэвчлэн доор байгаа хөлний үеинд хуримтлагдаж тулааг үүсгэх нь илбэг байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ шингэн байдалтай байгаа шээсний хүчил маань талсчиж байж өөрөөр хэлбэл хатуу хэлбэр шилжижээж өрөвсөл үүсгдэг гэсэн үг. За тэгэхээр энэ шингэн байгаа шээсний хүчил маань хатуу болж одоо талсчих процесс нь хаана их явагддаг гэхээр бидний биеийн температур бага байгаа хэсэгдэр илүү хатуу хэлбэр шилжиж талсчдаг гэсэн үг. За тэгэхээр бидний биеийн температур бага байгаа хэсэг нь хаана байдаг вэ гэхээр зүрхнээс аслагдсан хол газрууд гэсэн үг байхгүй юу? Өөрөөр хэлбэл тэр хэсгүүдэд цус бага очдог газруудад биеийн температур бага байдаг. Тийм болохоор биеийн температур бага байгаа хэсгүүд дээр нөгөө шээсний хүчил маань очоод талсчаад өрөвсөл үүсгдэг гэсэн үг байна шүү дээ. Одоо жишээ нь хөл байна, чих байна тийм үү? Иймэрхүү газруудад бол топ усыг их үүсгдэг.
За тэгэхээр саяны ярьснаа цэцлэх юм бол хэвийн үед тийм үү эрүүл байхад бидний бие шээсний хүчил бол үүсч идэг байх нь. За тэгэхээр шээсний хүчил гэдэг зүйл бол бидний биед бас байх ёстой байх нь байна. Мэдрэлийг цочроодог, дагалтанд нөлөөлдөг учраас бидний биед тодорхой хэмжээгээр байж ах ёстой зүйл байх нь байна. Тийм болохоор хитрхи их байж болохгүй, хитрхи бага байж болохгүй гэсэн үг байна шүү дээ. За тэгэхээр энэ шээсний хүчил маань бидний биеднийг бол маш хяналтгүй, маш ихээр үүссэн тохиолдолд за хоёрдугаарт бидний биеэс хангалттай сайн ялгарч чадахгүй байгаа тохиолдолд одоо бидний биед хоригдлогдож эхэлнэ гэсэн үг байна шүү дээ. Бөөгнөр нь овоор нь тэгээ шингэн хэлбэрт байж байгаа шээсний хүчил маань явандаа талсчаад хатуу хэлбэр шилжээд одоо явандаа шээсний хүчлийн талст гэдэг юмыг үүсгдэг. Үүнийг бидний биеийн дархлааны эсүүд одоо гадны биед ороод ирсэн байна гэдээ очиод устгахаа залгихын явцад одоо энд байна үрвсэл үүсээд маш их өвдөлтийг үүсгдэг. За тэгэхээр тулаан өвчин бол маш их хүчтэй өвдөлттэй өвчин байгаа. Эсхийн аргагүй өвдөлттэй байдаг. Тэгэхээр энэ шээсний хүчлийн талст гэдэг зүйл маань одоо микроскоп тарах юм бол тийм зүү шиг хэлбэртэй байдаг учраас тийм зүүгээр шивэд байгаа юм шиг амар хүчтэй өвдөлттэй байдаг. Бүр тэсгийн аргагүй өвдөлттэй байдаг өвчин. За тэгэхээр дараагийнх нь тулаан өвчний үед бидний бид яг ямар шинж тэмдэг, ямар зовир илэрдэг вэ гэхээр за тэгэхээр тулаан өвчний нэг онцлог шинж тэмдэг бол тухайн хүн маань орой унтахдаа зүгээр ямар ч шинж тэмдэг зовиргүй байсан хэрнээ шүн хөл нь маш хүчтэй өвдөд сэрэх. За эсвэл өглөө босоход яасан мэддэхгүй энэ авдчихсан гიშгэж болохгүй юм байдалтай байдаг байгаа. За тэгэхээр энэ тулаан өвчний өвдөлт маань нас залуу байх тусмаа өвдөлт маань бүр илүү хурц байдаг гэсэн үг. Яагаад тэгэхээр нөгөө тухайн хүний насан залуу учраас бодисын солилцоо нь маш эрчимтэй байдаг гэсэн үг. Нас ахих тусмаа арай жоохон бага өвдөн. Гэхдээ тулаан бол маш хүчтэй өвдөлттэй байдаг өвчин. За тэгэхээр тулаан өвчний илэрх гол шинж тэмдэг бол маш хүчтэй өвддөг байх нь. За тэр тусмаа бидний хөлний эрхийн урганы 2 дугаар үедээ шээсний хүчил хоригдлогдож талсчснаас болоод одоо яасан мэддэхгүй өглөө өрөөр маш хүчтэй өвдөлт гიშгэж болохгүй, алхаж болохгүй тийм хэмжээний өвдөлттэй байдаг гэсэн. За тэгэхээр энэ тулаан өвчтэй хүмүүс өөрийнхөө өвдөлтийг илэрхийлэхдээ бол ерөнхийдөө салхи хэлсэн ч өвдөд байна, хаал хаасан ч өвдөд байна, гэрт байгаа муур нохоо тэжээвэр амтаа ингээ явж байхад хүртэл өвдөд байна гэж илэрхийлдэг. Бутлаан өмсгөхөд хүртэл дээрэс нь нөгөө хүнжил маань шүргэхэд хүртэл өвддөг ийм хүчтэй өвдөлт байгаа. За мөн дээрэс нь тулаан өвчний бас нэг онцлог шинж тэмдэг гэх юм бол гэнэт огцон эхэлдэг. Өөрөөр хэлбэл ийм аажмаар явж эхэлдэггүй. Ерөөсөө л гэнэт унтаад босоход эхэлдэг гэсэн үг байна. За тэгээд үрвсэл үүсэн үе маань халуун оргиж хавддаг гэх мэт иймэрхүү шинж тэмдгүүд бол илэрдэг. За мөн дээрэс нь тулаан маань үений үрвслээс гадна одоо бөөр шээсний замын чулуу үүсэх байдлаар бас илэрдэг. За тэгэхээр бид дараагийн бичлэгээр тулаатай хүний хооллолт, тулаан өвчний хүндрэл гэх мэт зүйлээр болох болно. За тэгээ бүгдэнд амжилт хүсье. Баярлалаа.